лотерей Монголд. Үндэсний лотерей. Сайн бацхан үзэгч та бүхэнд орой мэндийг хүргэе. Үндэсний лотерей нэвтрүүлгийн энэ дугаар азнуудаар тодорхойлоход бэлэн боллоо. За дөрөвдүгийн тоглолтод бүгд анхаарал хандуулцгаая. За дөрөвдүгийн тоглолт. За бид бүхэн тэгээд сэсийн хооронд дөрвөн тоо сонгох ёстой. Тэргүй сонгосон тоонуудаараа өөрийнхөө азыг сорж за тэгээд хэдэн дөрвөөр бооцоо тавин тэр түн мөнгөн дүн тань 500-аас 2000 дахин үржих боломжийг бид бүхэн олгож байгаамаа. За дөрөвдүгийн тоглолтыг бол маш маш сайн мэдж байгаа. За энэхүү гурван машин дээр та нэг тасбар худалдаж аваад тэргүй тасбараараа гурван машин дээр зэрэг оролцож чинь гэсэн үг. За хамгийн ихний азын 2 дугаарууд бол гарч ирцгээж байна. За тэгээд бид бүгдийн өнөөдөр өсөн хүлээсэн азын дугаарууд гарч ирэх болтугай гэж залбирцгаагаарай. За тэгээд азын нэнгэр ивэг болтугай. Монголын нэг иргэн аль тэнч бай. Азтан болгоод бид бүхэн бүгд баяртай байх болно. Та бүгдийг азтан болгон бид бүхэн бас үндэсний лотерей гэдгийнхэн бас үр шимийг та бүхэнд мэдрүүлэхийг хүсэж байна үзэгчтэй. За 3 дугаар зэргийн хонжирын машин дээр бүгдээрээ бүх тоог харагдцгаая. 1 4 тэг 3 гэсэн тоо гарчсан байна. 1403 1403 гэсэн арлын дугаартай машины жолооч байх юм бол та бүхэн энэ өөрийнхөө дугаараар оролцоод та маш олон сая төгрөгийн азтан бол боломжтой юм шүү. За 3 дугаар зэргийн хонжирын машин таны азын дугаар таарсан бол таны бооцоог 500 дахин үржүүлэх ёстой байгаа. 2 дугаар зэргийн хонжирын машин таны азын дугаараар таарах юм бол таны бооцоо 1000 дахин үржигдэх юм аа. За Тэг 1 3 1 гэсэн азын дугаар гарчсан байна үзэгчтэй. Тэг 1 3 1 0131. За ингээд та бооцоогоо 1000 дахин үржүүллээ. За яг дарааллын дагуу байх ёстой гэдгийг та бүхэнд бас ташрамт дуулгая. 1-р зэргийн хонжирын машин дээр 9524 9524 95 24. За ингээд энэхүү дарааллаараа яг энэ байрлалаараа азын дугаартаа таарах юм бол та бооцоогоо 2000 дахин үржүүлж авч байгаамаа. За дөрөвдүгийн тоглолтоо бүгдээрээ төр орхиод 6-гийн тоглолтод анхаарал хандуулцгаая. Тэгээсийн хооронд 6 тоо та бүхэн сонгосон байх ёстой. За гасуу тэргүй 6 тоо яг дарааллын дагуу та бүгдийн бүгдсэн дарааллаар энэхүү давцсан дээр гарч ирээд яг таарах юм бол та бүхэн 50 сая төгрөгийн азтан болох юм аа. За хамгийн ихний азын дугаар сонгогдсон гарч ирлээ. Хамгийн үндэсний хамгийн шудраг та бүгдийн нүдэнд нээлттэй шударгаар явуулдаг 100 гаруй дугаар та бүгдэд хүргэсэн маш олон азнуудыг тодруулсан үндэсний лотерей нэвтрүүлгийн 6-гийн хамгийн ихний азын дугаар гарч ирлээ. Тэгсэн тоо гарчсан байна үзэгчтэй. Битүү тоо гэж ярьдаг. Битүү тоо бол бас мөнгийг бэлэгддэг. Битүү тоо гэх азын дугаар гэж хүн болгон бэлэгдэж ярьдаг. Тэг 2 гэсэн азын дугаар 2 дахь тоо гарч ирлээ. Тэг 2 ингээд та 1500 төгрөгийн азтан болж байна. За 3 дахь тоо гарч ирсэн 1500-аас 15000 төгрөг болоо өрсөлдөх ёстой байгаа. 3 дахь азын дугаар 9 гэсэн тоо байна үзэгчтэй. Тэг 2 9 Тэг 2 9 ингээд та 15000 төгрөгийн азтан болж байна. За тэгвэл дараагийн 4 дахь тоо 4 дахь азын дугаар 1 гэсэн тоо байлаа үзэгчтэй. Тэг 2 9 1 ингээд та бүхэн 150,000 төгрөгийн азтан болж байгаа. 150,000 төгрөгийн азтны араас бид бүхэн сая 500,000 төгрөгийн азтыг тодруулахад нэг тоо дутуу байна. За энэ хүү азын дугаар хэдийн тоо гарч ирэх болоо. Тэг 2 9 1 5 ингээд та сая 500,000 төгрөгийн азтан болж байна. Тэг 2 9 1 5 за сая 500,000 дээр дахиад нэг азын дугаар гарч ирснээр та 50 сая төгрөгийн азтан болох юм аа. За гайхалтай 6 дахь азын дугаар мөн адил 5 дахь адилхан 5 дахь тоотойгоо адилхан 5-ын тоо буюу 5-аар төгслөө 6 дахь тоо маань тэг 2 9 1 5 5 ингээд та 50 сая төгрөгийн азтан болжээ. За магадгүй эхний 2 тоо зүрсэн байвал та сүүлээс таны бас бүгсэн дарааллын сүүлээс энэхүү гарч ирсэн азын дугааруудын сүүлээс шалгаж үзээрэй. 5 5-аар төгссөн байх юм бол та 1500 төгрөгийн азтан болох нь байна. 5 5 1 байх юм бол та 150,000 төгрөг гих мэтчлэн шалгах боломжтой юм шүү. За өргөжлүүдэд 642-ын тоглолтод анхаарал хандуулцгаая. 1-ээс 42-ийн хооронд цифруудыг та бүхэнд манай оператор маань харуулж байна. За 1-ээс 42-ийн хооронд бүх тоонууд байгаа гэдгийг бид бүхэн илтгэж харуулж байгаа юм шүү. За тоглолтод оролцгаая. Үндэсний лотерей бол дэлхийн лотерей. Дэлхийн томоохон хотууд үндэсний лотерейг National Lottery гэж нэрлэн үндэсний лотерейгоор алдартай маш олон тийм хүмүүс байгаа. За тэгээд үндэсний лотерейд оролцоод азтан болсон, үндэсний лотерейд оролцоод амьдралаа өөрчилсөн маш олон хүмүүс дэлхийд байдаг. Дэлхийд алдартай энэхүү лотерей Монголд орж ирснээр монголчууд бид бүхэн бас амьдралынхаа шинжлэлд амьдралдаа өөрчлөлт оруулах боломжтой болж байгаамаа. Та бүхэн 6-ын тоглолт таач. Тэгвэл та 120 сая төгрөгийн азтан болох боломжтой. 642-ын тоглолт бол 120 сая төгрөгийн буюу их харын тоглолт гэж нэрлэгддэг. За хамгийн ихний азын дугаар 35 гэсэн тоо гарч ирлээ үзэгчтэй.
35-ын тоо гарч ирлээ. Дараагийн азийн дугаар 38 гэсэн дугаараар гарч ирлээ үзэгчтэй. 35 38. За дараагийн 3 дахь азийн дугаар. За би та бүхэнд хэлээд байгаа үзэгчтэй. Энэхүү тоог оролцуулахад гэмгүй 25-ын тоо ер нь их гарч ирдэг, сүүлийн үед их гарч ирээд байгаа. 35 38 25. За ингээд 4 тоо гарч ирээд 6 чиглэлээр та бүхэн хамгийн ихний шагналын сан буюу 20 мянган төгрөгийн азтай болох боломжтой. За 4 тоо 17 гэсэн тоо байна үзэгчтэй. 35 38 25 17. Ингээд та 20 мянган төгрөгийн азтай болж байна. За үргэлжлүүлээд 5 дахь азийн дугаар 22 гэсэн тоо гарч ирлээ үзэгчтэй. 22-ын тоо 35 38 25 17 22. За үндэсний дотроо нэвтрүүлэг та бүгдийн нүдэн дээр нээлттэй үзүүлж харуулж байгаа. Ямар нэгэн компьютерийн тоон системээр ямар нэгэн компьютер оролцохгүй яг та бүгдийн нүдэн дээр гарч ирж байгаа. За 120 сая төгрөгийн азийн дугаарууд 18-ын тоо байлаа үзэгчтэй. 35 38 25 17 22 18. За ингээд та 120 сая төгрөгийн азтан болж байна. За гагцгүй нэг тоноос зөрлөө гэх юм бол бонус тоон гарч иржээ үзэгчтэй. За ингэдэггүй тоонуудаас нэг тоотой зөрөөл та 120 сая төгрөг авах байлаа гэхэд 18 зөрөөд 37 байхгүй явдаа гэж байвал бонус тоот нь 37-оор сонгогдоод гараад ирсэн байвал та 12 сая төгрөгийн азтан болох юм аа. За ингээд үндэсний дотроо нэвтрүүлгийн азтангууд маш олон төрсөн гэдэгт би итгэлтэй байна. Үндэсний дотроо бол үзэгч та бүгдийн азыг атгантай нь оруулаад азийн бурхан ивэ хэдэн бол та бүхэн маш олон сая төгрөгийн азтан болох юм аа. Ингээд энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Баяртай үзэгчтэй. Дэлхийн лотерей Монголд үндэсний лотерей